Төв аймгийн тухайд өнөөдрийн байдлаар 95 орчим мянган хүн амтай. За Улаанбаатар хотод ойрхон учраас тэнд бас ажлын байр, за орон нутгийн төрийн байгууллагад ажиллах сонирхол бүхий одоо иргэд бол ихээхэн хэмжээнд төвлөрч ажиллаж байгаа нэг дүр зураг харагдаж байна. Хоёрдугаарт нь хөшгийн хөндийн нисэх буудал түүнийг дагсан бүтээн байгуулалтын ажил эрчимтэй эхэлж байгаатай холбогдуулаад хүн амын суурьшил, нэгтршил Төв аймагт бол харьцангуй өндөр түвшинд бол хийгдэж эхэлж байна. Яг өчигдөр ерөнхий сайдыг ажиллаж их үед бол сүүлийн 3 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн мянган айлын орон сууцны хөтөлбөр бол бүрэн хэрэгжээд дууссан. Дахиад хоёр дахь одоо мянган айлын орон сууцны хөтөлбөрөө эхлүүлж байгаа. Тийм учраас нэгдүгээртийн сургууль, цэцэрлэгийн хүрэлцээний хангамжийг нэмэгдүүлэх, хоёрдугаарт эдгээр барилга байгууламж, бүтээн байгуулалтын ажлыг дэд үтцэд холбох тэр хоёрдугаар хэлхээ дулаан хангамжийн шогон сүлжээний асуудлын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх санал бол бодиттой гараад явж байна гэдгийг бас та бүхэндээ хэлмээр байна.